Хөтөлбөрийнхөө дараагийн мэдээлэлд оръё. Улс төрд мөнхийн найз гэж үгүй, харин мөнхийн эрх ашиггүй гэсэн үг бий. Тэгвэл өнөө хүртэл Трампын үгнээс бараг гардаггүй байсан Америкийн нэгдсэн улсын Бүгд найрамдах намын конгрессийн гишүүд сүүлийн үед Трампын дэвшүүлсэн хуулийн төсөл болон чухал томилтуудыг эсэргүүцэх нь нэмэгдээд байна. 2026 оны 6 дугаар сарын эхнээс Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотод Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүд ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг ээлт эсэргүүцэж эхэллээ. Сүүлийн хэдхэн хоногийн дотор тэд Трампын Ираны эсрэг явуулж буй үйл ажиллагааг шүүмжилж, цагаан ордны арга хэмжээний төсөв зориулсан 1 тэрбум Америк долларын санхүүжилтийг буцаасан байна. Трампын онцгойлон шахсан 1.8 тэрбум Америк долларын өртөг бүхий тусгай санг зарцаасан тэд цаашлаад дотоодын тагнуулын тухай хуулийн төслийг давхар гацаагаад амжижээ. Үүгээр зогсохгүй. Төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгчийн хоргийг үл тоон Украинд тусламж үзүүлэх, Орос улбооны улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах хуулийн төслийг баталсан юм. Энэхүү болжгүй явдлууд нь 2026 онд болох завсрын сонгуул хаяанд ирсэнтэй шууд холбоотой. Сонгогчдын шахалт нэмэгдэхийн хэрээр хувь тогтоогчид намын удирдагчаа дагах уу, эсвэл тойргийнхоо иргэдэд таатагдж суудлаа атгах уу гэдэг хүндхэн сонголттой нүүр тулж байна. Өөрөөр хэлбэл энэ бол тэдний хувьд улс төрийн тавцанд эсвэлдэх, үлдэх үү гэсэн зовнил болон хоцорч байна. Нөгөөтэйгөр ерөнхийлөгч өөрөө намынхаа дотоод хагардлыг өдөөсөн гол буруутан болжээ. Тэрээр Джон Корнен, Билл Кассиди тэргүүтээ нөлөө бүхий сенатчдын дахин сонгогдох кампанит ажлыг эсэргүүцэж, өөрийнхөө гишүүдийг мохоох алхам хийсэн нь намынхны дургуутсыг дээцэхэд нь хүргэсэн байна. Бүгд найрамдах намын конгрессийн гишүүд ардчсан намынхантай хамтран ерөнхийлөгчийнхөө гол бодлогуудыг унгаах дотоод бослого үүсгэлээ гэж хэлж болохоор байна. Хэдийгээр цагаан ордны зүгээс үүнийг сонгуулийн жилийн ердийн улс төржилт хэмээн тайлбарлаж байгаа ч энэ хагарал нь Трампын цаашдын томилгоонд бодит аюул учруулж байна. Тагнуулын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Билл Пултек Сенатын удирдагч Мич Макконнелл дэмжихгүй гэдгээ мэдгдсэн. Тэр дундаа Трампын хувийн өмгөөлөгч байсан Тодд Бланшийг хувь зүйн сайдаар томилох ерөнхийлөгчийн дараагийн алхам нь Сенатын босхийг давах хэсэг нь улам бүр эргэлзээтэй болоод байна.